Нэгэнт эрдэм шинжилгээний хурал болж байгаа учраас та бүгдд эхлээд нэг хэдэн тоо хэлээтэй гэж бодоод байна. Өмнөгөө аймагт нийт 686 ширхэг гадаргын ус байна. 686. Гол мөрөн 4, нуур тойрон 34, булаг шанд 627, аршайн 10, усан сан 11 гэсэн ийм тоотой байж. За өөрөөр хэлбэл би өнөөдөр та бүхэнд хэлэх гэсэн үндсэн санаа бол за яг энэ 3 үгийг хэрэглээд байгаа юм шүү. Ус биднийг амьд явахад хэрэгтэй. Ус байхгүй бол бид нар үхэн одоо жоохон муу үгнээс айгаад яад. Усны нөөц бол бидний хөгжил дэвшилт үеийн эдийн засгт хэрэгтэй. Бид эцсийн дүндээ яах гэж амьдарч байгаа вэ гэхээр ирээдүйн хойчтой үлдээхийн тулд амьдарч. Тэгвэл энэний үндсийн үндэс нь өөрөө ус. За энэ нэг юм бичлэг. Би энэ бичлэгээр яриагаа эхлэе гэж утсан. Энэ Ховд аймгийн Дарив суманд за энэ ингээд хүйсийн гол харагдаж байгаа. Та бүхэн говийн хүмүүс учраас нөгөө юугаа говьд юм ярьсангүй гэж хэлж магадгүй учраас би нэг юм хавцал байсан дээр бид нар 7 сарын 15-ны өдрөөс ажил эхлүүлээд энд 47 илүү 57 илүү метрийн урттай бомб бариад за энэ бомбтон дээр хөвхрийн гол гэж дуун дээр байдаг гол байгаа. Энэ гол дээр ийм 55 мянган метр кубийн юутай усан сан байгуулсан байж байгаа. Энэ 7 хоногийн өмнөх зураг. Одоо энэ саяын юуны 7 хоногийн өмнөх зураг. За тэгээд одоо яг ус болохоор уржигдэр нэгд өдрөөс эхлээд эндээ даваад цаашаа хүрхрээ болоод урсж байгаа. За энэ усны яг гол ач холбогдол нь юу байх вэ гэхээр за одоо энд дараагийнх нь зураг нь энэ нуур маань одоо ингээд үндсэндээ үүсэж байна. Эндээс 1 км-ийн зайтай Ховд аймгийн Дарив сумын төв байгаа. Тэгээд төвөөсөө доошоод ойролцоогоор 7-8 км урт урсаад гол маань өөрөө сарндаг. За сарних биш үний эрэхтэй бол хуучны одоо манай гадаргын усныхны хэлдгээр садраа болоод цагаан нуур гэдэг нуурт цутгадаг байсан. Цагаан нуур одоо хатцсан байж байгаа. Тэгвэл тэр нуурыг сэргээхийн тулд тэр хаа байсан 10 км-ийн доор байгаа нуурыг сэргээхийн тулд хөвхрийн голын энэ булганы үзүүр гэдэг газар дээр усан сан байж байгаа. Тэгээд цагаан нуураа ойрын 3-4 жилдээ цагаан нуураа сэргээн ингэснээрээ одоо хамгийн түрүүнд зүүн талаас эхлээд Отгон тэнгэр хайрхан бол үндсэндээ Монгол улсад мөнгө застаа бол биш болсон шахам харамсалтай байна. Гэхдээ Отгон тэнгэр хайрхны хайлж байгаа усыг бид нар гигэн нуур цуглуулж авч чадаад байгаа учраас одоо Сутай хайрхныг хамгаалах хэрэгтэй. Сутай хайрхныг хамгаалах арга нь тойроод байж байгаа нууруудын сэргээх асуудал. 4 суманд байдаг. 3 суманд нууртай Ховд аймгийн Дарив суманд нуур байхгүй учраас энийг хийх гээд ингээд явж байгаа нэг асуудал. За энийг яагаад яриад байна вэ гэхээр бид нар өнөөдрийн усны тухайн асуудал ярихаар газрын доорч вэ, гадарга дээрч вэ ерөөсөө бид хизээ амьд явах вэ гэхээр уух устай байхад амьд явна. Хизээ хөгжих вэ гэхээр үйлдвэрлэл, эдийн засаг, бусад бүх нийгэм соёлын бүх юмда хэрэгэлдэг усны нөөцтэй байж ижил хөгжинэ. Тэгвэл усны нөөц гэдэг үгийг энгийнээр усны нөөцийн хуримтлал гэж ойлгож байгаа. Тэрний төлөө явж байгаа. Нөгөө худаг гэдэг маань бид нар зүгээр худаг нэг юм шифризээр соруулаад авч байгаа юм шиг яриад идэг. Гэтэл худаг гэдэг маань өөрөө худгийн бид нар яндан хоолой гэж нэрлэдэг зүйл дээр ус хуримтлуулад тэр хуримтлуулсан усаа авч байгааг л хэлдэг шүү дээ. За өнөөдрийн гол ярих гэсэн сэдв усны нөөцийн жигд хуваарлал. Монгол улс хизээ хөгжих вэ? Усны нөөц нь жигд байж ижил хөгжинэ. Хөвсгөл нуурын ирэг дээр байж байгаа хүн хоногт хэдэн литр ус хэрэгэлдэг. Хам богд суманд байгаа хүн хэдэн литр ус хэрэгэлдэг. Халахгүй суманд байгаа хүн хэдэн литр ус хэрэгэлдэг. Бидний зорилго бүгдээрээ ижилхэн байх хэрэгтэй. За би нэг тоо хэлье. Монгол улс жилд 677 сая метр куб ус хэрэглэж байгаа. Энийг ашиглаж байгаа, хэрэглэж байгаа. Энийг 3.5 сая хүндээ хуваагаад үзэх юм бол бид хоногт Монгол хүн хоногт 192 литр ус хэрэглэж байгаа. 192 литр шүү. Энэ нь одоо манай зочид байж гин Солонгост өмнөд Солонгост 191 литр байдаг. Японд 193 литр байдаг. Энүүгээр нь тооцоод үзэх юм бол за жишээлбэл би одоо ажиллаж амьдарч исэн Унгар улсад 117 литр байдаг. Гэтэл бид нар Унгар улсаас илүү их усыг нэг хүнд ногдох хэмжээний усыг ашиглаж байна. Нийт усаараа 677 сая гэдгээ аваад үзэх юм бол жишээлбэл Хятад улс 900 тэрбум метр куб усыг ашигладаг. Бид нар 677 сая. Узбекистан улс Монгол улсаас 10 дахин бага нутаг дэвсгэртэй хүн амын хувьд ойролцоо хөдөө аж ахуй улс 40 тэрбум метр куб усыг хэрэглэдэг. Ингээ бодохоор бид нар нэг талдаа усныхаа хэрэглийг нэмэгдүүлж хөгжих ёстой. Нөгөө талдаа нэг хүндээ ногдож байгаа усаа бодохоор багадаад байна. За тэгвэл усны нөөцийн жигд хуваарлалтыг бий болгох ямар арга байна вэ?
Усны нөөц ихтэй газар та харьцангуй усны нөөц ихтэй газар та бид нар усны нөөцийн хуримтлалыг бий болгох. Энэ нь сэлэн мөрөн орчин сэлэн голын юуны цутгал голууд дээр барих. За энэ бол яг эгийн голын дээр би энэ 5 ушууг тавьсан байгаа. Эгийн голоор дамжаад сэлэн мөрнөөр дамжаад дэлхийн цэнгэг усны нөөцийн 50%-ийг 20%-ийг бүрдүүлдэг байгаль нуурын усны 50% сэлэн мөрнөөр ордог. Тэгвэл энд бид усны нөөцийн хуримтлалыг бий болгосноор зөвхөн Монгол улсын эдийн засгт нөлөөтэй төдийгүй дэлхийн хүн амын унтны усны 5%-ийг нь бид нар хамгаалах ажилтай болно гэсэн. Дараагийнх нь ховд мөнгө цас хайлж байна. 2050 он гэхэд Монгол улсад мөнгө цастай уул байхгүй болно гэдэг аимшигтай мэдээ байна. Өөрөөр хэлбэл 2055-60 оны хавцаагаас эхлээд Монгол улсад экологийн сүйрэл гэдэг зүйл гарч ирнэ. Баруун бүсэд мөнгө цас хайлаад байхгүй болно. Хамгийн том аюул нь мөнгө цасны хойдолд их авч байгаа цорын ганц том гол байдаг. Тэр нь ховд гол. Тэгвэл тэр ховд гол дээр хайлж байгаа усыг тогтоон барья. Тэрийг нь бид нар Эрдэнэ бүрэн гэдэг сумын орчим дэж байгаа шижигтийн хавцал дээр хийж байгаа. Түүнээс биш тэр нэг эрчим хүчийн үйлдвэрлэл нь малчин хүн гэрлээ асаана энэ төр гэдэг бол зөвхөн өнөөдрийн асуудал болохоос ирээдүйдээ бид нар үлдэх юм уу экологийн сүрэлтэд тэмцэх юм уу гэдэг асуудал. Дараагийнх нь зүүн бүсэд хэрлэн. Хэрлэн гол дээр усан сан барьж иж бид нар хэрлэн гол байх хэрэгтэй. Хэрлэн гол юугаараа чухал вэ гэхээр зүүн өмнөд Азийн хамгийн том усны сүлжээ болдог далай нуурын за монгол хэлээр хөлн нуурын цорын ганц биш шүү. Хамгийн том цутгал нөгөө цутгал нь оршин гол буюу буур нураас их явж байгаа. Ингээд бид байгаль нуурыг тижээдэг байх нь байна, далай нуурыг тижээдэг байх нь би өнөөдөр цаг алдахын тулд цаг алдахгүй тулд ярьсангүй шишгэд хол маань агуу их хинэсэ мөрний их болдог, ёлт гэдэг гол агуу их ойд мөрний их болдог, онон гол маань болохоор агуу их амар мөрний их болдог. Бид өнөөдөр Монгол улсад нэг юм яриад байгаа нэг юм гүр азаргын элдгээр дэлгэсэн тэрлэг шиг нутаг дотор л юм хаачаад бүгдийг яриад байгаа юм биш. Энэ хил хязгаарыг мартах хэрэгтэй. Ягаад гэвэл биднээс энэ бүс нутаг тэр чигээр хамаарч байна. Биднээс гэдэг нь монголчуудаас тэр дундаа Монголын усны бодлогоос. Тийм учраас чигт хууралт гэдэг зүйл нь хаана ус дутагдчихин тентний их усыг бий болгох, хаана ус ихтэй вэ тэрний боломжийг ашиглах. Говийн бүсэд яг одоо байж байгаа 3500 орчим литр секундын нөөцтэй байна бид нар. Гэтэл бидэнд говийн усны хэрэглээ болохоор 7000 орчим литр секунд хэрэгтэй байна. Бид хаанаас гарах вэ? За мэдээж энэ саяын хэлдэг энэ төслүүдээ гаргая гэж бодоход бидэнд 2000 орчим литр секунд ус ирнэ. За ихээр бодоход 2000. Дунджаар 1500 литр секунд ус ирнэ. 3000 хэрэгтэй байдаг. Дахиад 3500 хэрэгтэй. Энийг бид яаж хаанаас гаргах вэ гэдэг дээр тоог ярих. За энийг би орхилоо энэ аюул. Энэ аюул нөгөө экологийн сүрэл гэж яриад байгаа нь 2040 он та эрдэм шинжилгээний хурал учраас энэ тоонуудыг би нэг оруулах гэж бодсон. За хэрлэн тооноос бид нар нэг 1500 орчмыг авна. Орхиноос онгоос 500-г авна гэж бодох юм бол энэ хоёр маань очоод энэ 7000-ыг хүрэхгүй. Тэгвэл бид хаанаас авах юм? Энэ маань нөгөө дэлхийн хамгийн их ус хаана вэ? За мэдээж хүн болгон далайг нь. Тэгвэл далайгаас бидэнд өгч байгаа бэлэг, дэлхийгээс бидэнд өгч байгаа бэлэг нь хур тундас. Тэгвэл тэр хур тундсын усыг цуглуулах тухайд асуудал яриад. Энэ маань хур тундсыг цуглуулна гэдэг маань нөгөө хөвц хөрмүүд. Нөгөө газрын дор хус. За тэгэхээр говийн бүсэд бид нар газрын дор хусны эргэл хайгуулаа хийсэн үг гэхээр ердөө Монгол улсын нутаг дэвсгэрийн 17% юу. За энд мэдээж говьдоо илүү хийх гэж оролцсон. Энэ хавьд цоорхой байж байгаа нь 200 мянган зураг хийж чадаагүй байна гэсэн. Өөрөөр хэлбэл бидэнд амин чухал болчиход байгаа юм нь газрын дор хусны эргэл хайгуул. Газрын дор хус байгаа мó гүмүгэ. За тэгээ саяын тоон дээр гарлаа те нөгөө 3500 гэж. Гэтэл 3500 литр секундын нөөцтэй гэж бид нар ярьж байтал оюу толгой дээр ашиглаж байгаа гүний хоолой маань 918. Цагаан замын орд газар 1100. Ингээл ерөөсөө нөгөө 3500 литр секундтэй маань үндсэндээ 3.2 нь 2хон орд дээр. За дуусч байгааг ойлгож байгаа гэс ийм байдалтай байж байна. Тэгэхээр бид юу хийх юм бэ гэж. Одоо энэ тоон дээр та бүхэн маань нэг хараад тул зүгээр бах энэ. Нөгөө саяын 3500 гэдгийг наривчилж харж байгаа. Говийн 4 аймагт биднэрт газрын доорх ямар усны нөөц сониг. Энэ хэр зэрэг их том нөөц юм бэ? Улаанбаатар хот 5040 литр секундын нөөцтэй. Тэгтэл говийн 4 аймаг нь 3300 гэж. Говь хизээ өгчих вэ гэхээр энийг 7000 болгож иж, ядаж 7000 болгож иж хөгжинэ. За ийм зүйлийг л та бүхэнд хэлэх гэсэн. За тэгээд худаг дээр хэлсэн би худгаар дуусгах гэж хэдэн худгийн пассвортыг та бүхэнд харуулсан.
Худгийн паспорт гэдэг бол хүний иргэний үнэмшилтэй адилхан. Миний иргэний үнэмшилтээр миний хүйсийг бичээгүй бол, миний төрсөн он садрын өдрийг бичээгүй бол, эсвэл миний нэрийг бичээгүй бол би хүн биш болно. Тэгвэл энэ худаг мөн үү? Ийм паспорттай сууцгааж байна бид нар. За дахиад дараагийнх нь паспортууд. Ийм паспорт. Хамгийн энгийн юм болсон худгийн ундрахыг шахалтыг хийж хідээр хийсэн ямар шахалт гарсан гэдгээ бичээгүй усны ундраг байхгүй худгийн паспорт барьчаад ичгчгүй тэндээсээ усаа ашиглаа сууж. Бидний хамгийн чухал юм нөгөө ус гэж ярьдаг мөртлөө бодит амьдрал дээр бид нар усыг батлан харуулж байгаа бичиг баримтанд бид юу хийж ийн вэ? Энийг одоо та бүхэн ашиглаж байгаа бүх ашиглагч байгаа бол бүх газруудаас энийг нэг асуугаасаа гэж. За иймэрхүү байдлаар. За ингээд энэ дээр би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр усны газраас сүүлийн үед баримталж байгаа бодлуудаа л та бүхэндээ хэлэх гэсэн. Нэгдүгээрт Монгол улсын хэмжээнд усны нөөцийн жигд хуваарлтыг бий болгоё. Хоёрдугаарт жигд хуваарлтыг болгохын тулд саяын юунуудыг хийх. Хоёрдугаарт бид гадаргын усыг хуримтлуулах гэдэг үйл ажиллагаагаа бүр их эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ амин чухал болч. Тэнтэйгээ зэрэгцээд гадаргын ус гэхээр Монгол хүний нэг юм ярихаараа нөгөөх нь хайдаг зан гаргалгүйгээр газрын доор усныхаа эрэл хайгуулыг хангалттай хийх хэрэгтэй. Дээр нь бид нар худаг гэж яриад байгаа зүйлээ баталгаажуулмаар. За ганцхан жишээ хэлээд дуусгана. Улаанбаатар хотод 371 мянган дээвэр байна. 371 мянган дээвэр нь энэ юу шүү үйл хөдлөхөрөнгийн гэрчилгээ авсан байшингуудын тоо юм шүү. Тэгээд тэрийг нь 100 м квадрат дээвэртэй гэж бодоод 20 минутын бороо ороход 670 мянган метр куб усыг 20 минутын бороогоор цохиулах боломжтой. Тэгвэл Өмнөговь аймгийн Далан задгад хот энэ жил 2025 оны тоогоор 870 мянган метр куб ус ашиглана. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Далан задгад хотын 12 хэрэглээний 10 сарын хэрэглээг нь Улаанбаатар хотод орж байгаа 20 минутын бороогоор хуримтлуулах боломжтой байна. Өмнөговь аймагт дээврийн усыг хуримтлуулж байгаа хэдэн дээвэр байна? Би өнөөдөр харамсалтайгаар та бүхэнд хэлчихье. Өмнөговь маань хамгийн их ус хэрэгтэй байтал бассейнтэй усан хамгийн анхны аймаг. Маш их баяртай байдаг. Би тэр бассейнд одоо хүртэл орж чадаагүй явж байгаа, харамсаж байгаа орно. Гэхдээ бассейны усыг шууд бохир ус руу нийлүүлчихдэг. Тэгвэл бассейны ус чинь за хамаагүй хэлчихээ уучлаарай. Үсрээл 2-6 настай 2 хүүхдэл шээгээ үсттэй. Өөр ямар ч юмгүй ус. Тэрүүгээр Өмнөговь аймгийн Далан задууд хотод байж байгаа би зөв санаж байгаа бол 11 машин угаалгын газрыг 11-ийн хангах боломжтой. Тэгээд юунуудыг Өмнөговь аймгийн Далан задууд хотод байж байгаа ногоон байгууламжийг услах бүрэн боломжтой. Тэгтэл бид нар бохир ус руугаа хийчихдээ. Яг энүүнтэй адилхан нэг худаг гэж эхлээд баахан усан сангууд усны нөөцийн хуримтлал яриад тэгээд одоо дээвэр ярьж чинь гэдэг нь ерөөсөө л бид нар хүмүүсийнхээ толгойд усыг ашиглахын тулд хуримтлал хийдэм байна гэдгийг суулгамаар. Жишээлбэл голоос хүн ус уухын тулд шанахтай байх хэрэгтэй. Тэр шанахыг бид нар хуримтлал гэдэг. Ийм утгаар нь та бүхэн ойлгооч гэж ингэж бодож байгаа. За түрүүний тоонууд энэ байна. Монгол улсад 191 байдаг, Өмнөговь аймагт 103 байдаг. Бид ус хэмнэх ёстой. Тэгсэн мөртлөө давхар хөгжилдөө хэрэгтэй учраас усын хэрэглээг нэмэгдүүлэх ёстой. За энэ нэг зорилтоо нөгөө Сандан жимэд менежер уучлаарай. Нийт усны хэрэглээний бараг 100 шахам хувь байгаа газрын дор усны хэрэглээг 50% руу бууруулъя. Гадаргын усны хэрэглээг 25% хүргье. Ус ашиглалтын хэрэглээг 25% хүргье гэдэг ийм л зорилго байна. Тэгвэл жишээлбэл одоо нэгэн Сандан жимэд менежер байж байгаа юм чи оюу толгой дээр одоо 87 за сүүлийн тоогоор 91% усны ашиглалт бий байна гэж оюу толгой дээр ярьж байгаа. Тэгвэл бид Улаанбаатарт энэ хэд байгаа. Улаанбаатарт үндсэндээ тэр чигээрээ ийм ягаан өнгөтэй байж. Далан задад мөн ийм байж. Тэгвэл энэ цэнхэр юунуудыг саарлуудыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг нь бидний өнөөдрийн амьдралын үндэс болчиход байгаа. Нэгдүгээр усны нөөцөө нэмэгдүүлж чинь, хоёрдугаар цэвэр усаа хэмнэж чинь. Амьдралынхаа насыг уртсгаж чинь, хүүхдүүдэд ухуулсыг үлдээж чинь, хажуугаар нь давхар эдийн засгийн хөгжлөө дэмжиж чинь гэсэн ийм зүйлүүдээр та бүхэн маань бодоосоо. За би энийг олон удаа ярьсан учраас зүгээр орхиод явчих. Нөгөө хөв цөөрөм дээр ганцхан үг хэлэх. Энэ газрын дор усны нөөц. Говийн бүс, Монгол улсын говийн бүс тэр чигээрээ өнгөн хөрснийхэн доотлолт баг тэр чигээрээ шахам ус үл нэвтрэх шавар давхархтай байдаг. Тэгвэл тэр шавар давхаргыг нэвтлээд тэр доор нь газрын доор усыг оруулъя. Тэгээд нөгөө дорногов дундгой өмнөговд бороо орохоор л баахан нуур тогтчдгийг газар дооронд хуримтлуулж авъя гэдэг. Энэ өөрөө нөгөө 333 нуур гэж яриад байгаа зүйл юм бас нэг гаргалгаа нэ.
Тэгэхээр өнөөдрөөс эхлээд та бүхэн газар доорх усан сан, газар доорх усны нөөцийг зохиомлоор нэмэгдүүлэх гэх мэт энэ зүйлүүдийг бүгдийг хамт явуулсан. Газар доорх ус, гадаргын ус гэдэг нь тустай юм гэдэг ойлголтыг халахын сэн. Ус гэдэг нь эдийн засгийн хөгжлийн үндэс юм шүү. Ус гэдэг нь хүний амьдралын үндэс юм шүү гэдгийг харуулаасаа гэдэг нэг ийм ойлголтойгоор явж байгаа. За энийг одоо яг 193 мянган км урт голтой, харамсалтай нь говийн бүсэд энэ хэмжээ бол маш бага. Гэхдээ маш үнцэнтэй юунуудтай, баян бүрдүүттэй. Бид баян бүрдүүдээ хэрхэн яаж хамгаалж байна? За ингээд бүгдээрэнд нь их баярлалаа. Асуулт юм дээр ярихад бол манай хэд үргэлжлүүлээд ярих бах. Зүгээр энэ үгнүүдийг дандаа бодтын ээж, нар, ус хуруу. Ээж усыг хуримтлуулдаг. Нар бол байгаль дэлхий, ээж бол төр засаг. За хувинтай ус бол бидний усны нөөцийн хуримтлал. Хэрвээ ээж биш, усны машин, бүтэн машин авчирсан бол эсвэл крантнаас ус хойждаг байсан бол энэ зураг зурагдахгүй байж магадгүй ч гэсэн бидний амьдралын чанар хамаагүй сайжрах байсан. Тэгэхээр энэ зургийг зүгээр нэг сайхан зураг гэж бодлогоогоор устай холбоотой, байгаль орчинтой холбоотой гэж бодороо дахиад автаад хэлий цөлжилт хаана үүсдэг вэ гэхээр усгүй газар л цөлжилт үүсдэг. Тэгэхээр цөлжилтийн эсрэг тэмцээн гэх юм бол усны төлөөлөл явах хэрэгтэй. За баярлалаа.